Хутагт бэлгийн чанад хязгаараа хүрсэн очроор огтлог чимээх их хөлгөн судар. Бурханд мөргмөө, номонд мөргмөө, ховрохт мөргмөө. Энэтхэгийн хэлээр Арья Вajrachedika Nama Prajna Paramita Mahayana Sutra. Төвд хэлээр Bhagava Shairavji Paroldu Chimbadorje Jodwa Sheijava Tegjin Boy Do Shuk So. Монгол хэлээр хутагт бэлгийн чанад хязгаараа хүрсэн очроор огтлогч хэмээх их хөлгөн судар. Хамаг бурхад хийгээд бод садав нарт мөргмөө. Ийн химэн миний сонссон нэгэн цагт ялж төгс нөхцсөн бурхан Шаравистийн Жита хан хөвөний цэцэрлэг. Аната Пиндада нэрт өглөгийн эзний хотлыг баясгах хүрээнд 1250 аяга тахимлагийн ихэс хуврагууд хийгээд асар олон бод садва махас садва нар луга хамт нэгнээ аажран бүлгөө. Тэндээс ялж төгс нөхцсөн бурхан багуудын үест хормогч хийгээд номт дээлээ өмсөөд бадар аягаа авч Шарависти их хотноо Бинвад эдэнд одвай. Тэндээс ялж төгс нөхцсөн бурхан Шарависти их хотоос Бинвад авч эзний сүүлээр эдээг зооглож эдэний үйлийг зохион цаг бусын эдээг твчиж бадар аяг хийгээд номт дээлээ талбан хөлөө угаагаад зассан тавцанд биеэ шудраг завилж дурдхуйг илт агуулan сувай. Тэндээс олон аяга тахимлагууд ялж төгс нөхцсөн хаан буй тэр зүгт одоод ялж төгс нөхцсөний үлмид оройгоороо мөргөж түүнийг гурвантаа эргэн эргэл үйлдээд хамт нэгнээ сувай. Бас тэр цагт амин гавьяат субоди тэд нүхтийн дунд сууж бүлгөө. Амин гавьяат субоди суурнаасаа босож дээд дээлээ нэгэн мөрөндөө хомиж ялж төгс нөхцсөн хаан бүхий тэр зүгт одоод баруун өвдгөөрөө сүгдэж алгаан хамтдхан ийн химэн айлтгавай. Ялж төгс нөхцсөн минь ялж төгс нөхцсөн түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхан бэр бод садва махас садва нарт туслахын дээд хэдий чинээ тусалсан ба түүнчлэн ирсэн бэр бод садв махас садв нарт огоот хатангитхын дээд хэдий чинээ огоот хатангитсан нь ялж төгс нөхцсөн минь гайхамшиг буюу сайвар одсон минь гайхамшиг буюу ялж төгс нөхцсөн минь бод садва нарын хөлгөнд үнэхээр орогсод хэрхэн оршин уйлдмө хэрхэн бүтээн уйлдмө хэрхэн сэтгэлийг машид барин уйлдмө тий химэн өчвөөс ялж төгс нөхцсөн бэр амин гавьяат субодид ийн химэн зарлаг болвай. Субоди сайн субоди тэр түүнчлэн боёо
Түүнчлэн ирсэн бээр бод садва Махасадва нарт туслахын дээдэр тусалсан болоо. Түүнчлэн ирсэн бээр бод садва Махасадва нарт огоот хатангадахын дээдэр хатангадваа. Субоди тийм учраас маш сайн сонсоод сэтгэлдээ тогтоохтун. Бод садвын хөлгөнд үнэхээр орогсод хэрхэн ямар мэт орших бүтээх хийгээд сэтгэлийг машид барин үйлдэхийг би чамд номлосгоо. Ялж төгс нөхцсөн минь тийм уйлдсүгэ химэн өчөөд амин гавьяат субуди ялж төгс нөхцснийг сонссон луга ялж төгс нөхцсөн бэр амин гавьяат субудид ин химэн зарлаглваа. Субуди үүнд бод садвын хөлгөн орсон. Нэгэн бээр ин химэн би бээр хэдий чинээхэн амтныг амтанд хураах бээр хураасан. Өндөгнөөс төрсөн, умаанаас төрсөн, чиг дулаанаас төрсөн, ховилж төрсөн, дүрст буюу дүрс үгüйтэн буюу хуран мэдхүйтэн, сэрэл хүртхүйтэн буюу хуран мэдхүй үгüйтэн, сэрэл хүртхүйгүйтэн буюу хуран мэдхүй үгүй бусдан, сэрэл хүртхүйгүй боловч нарийн мэрдэхүй бус. Амтны язгуур хэдий чинээхэн амтанд нэрийдэгдсэн бээр шинжилсэн тэдгээр хамаг цогц үлдвэргүйг нирваны төвд паринирванд оруулсгаа. Тэр мэтэр цаглашгүй амтныг паринирванд оруулавч паринирванд орсон нэгийнхэн ч үгүй болоо химэн сэтгэл үүсгэгтэн. Тэр юуны тул химээвээс Субуди хэрвээ бод садва амтанд хуран мэдхүй амтан химэн ялгуурлаж үзэх үед орох бөгөөс түүнийг бод садва химэн үл нэрийдэхийн тул болоо. Тэр юуны тул химээвээс Субуди амтанд хуран мэдхүй орох буюу амтан химэн ялгуурлан үзэх, аминд хуран мэдхүй орох буюу амин химэн ялгуурлаж үзэх, бодгалд хуран мэдхүй орох буюу бодгал химэн ялгуурлан үзэх бөгөөс түүнийг бод садва химэн үл нэрийдэхийн тулд болоо. Бас Субуди бод садва эд таваарт үл баримтлан, үл шунан, өглөг өгмөй. Алин юугч бас үл баримтлан, үл горилон, өглөг өгмөй. Дүрсэд үл баримтлан, үл шунан, өглөг өгмөй. Түүнчлэн дуу, үнэр, амт, хүрэлцгээ хийгээд номд ч бас үл баримтлан, юмсад ч бас үл шунан өглөг өгмөй. Субуди юуг боловч бэлэг чанарт химэн хуран мэдхүй орох үед үл баримтлан, альвааг бэлэг чанараар нь ялгуурлан үл баримталж тэр мэт бод садва өглөг өгмөй. Субуди юунд ч үл баримтлан, үл шунан, өглөг өгөх бод садвын буйны цогцно. Субуди химчхүйе хялбар бусын тул болоо. Субуди үүнийг юун химэн сэтгэмэй дорн зүгийн огторгойг химчхүйе хялбар болов. Субуди бэр өчрөн ялж төгс нөхцсөн минь тийм бус болоо. Ялж төгс нөхцөн зарлиг болрон. Субуди
Түүнчлэн өмнө, өрнө, умар, дээр, доор зүг зовхис хийгээд 10 зүгийн огторгуйг хэмжихүйе хялбар болмой. Свободи бэр өчрөн. Яалч төгс нөхцсөн минь ээ. Тийм бос болоо. Яалч төгс нөхцсөн бэр зарлиг болрон. Свободи. Түүнчлэн алин юунд ч баримтлах үгүй ээ. Өглөг өгөгч бод садвын буйны цогтно. Свободи хэмжихүйе хялбар бусын тул болоо. Свободи үүнийг юун химээсдэгмүй? Лагшин бэлэг хотол төгсснийг түмчлэн ирсэн химээн үзмүй? Свободи бэр өчрөн. Яалч төгс нөхцсөн минь тийм босуулаа. Лагшин бэлэг хотол төгсснийг түмчлэн ирсэнд үл үзэх бүлгөө. Тэр юуны тул химээвээс түмчлэн ирсэн бэр лагшин бэлэг хотол төгссөн химэн аль нь номлосон тэр ямагт лагшин бэлэг хотол төгссөн бусын тул болоо. Тийм химэн өчвөөс яалч төгс нөхцсөн бэр амин гавьяат свободид ийн зарлиг химэн болоо. Свободо хэдий чинээ лагшин бэлэг хотол төгссөн төдий чинээгээр хуурмаг болоо. Хэдий чинээ лагшин бэлэг хотол төгссөн үгүй химэн төдий чинээ хуурмаг бос болоо. Тэр мэт түүнчлэн ирснийг лагшин хийгээд бэлэг үгүйд үзэгтэн. Тийм химэн зарлиг болсон луга амин гавьяат свободи бэр яалч төгс нөхцөнд ийн химэн өчвэ. Яалч төгс нөхцөн минь ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тийм эвдэрхийд ариун энэ үзлийн судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдхүй төрүүлэгч ямар нэгэн төрлөختөн гарах болов. Яалч төгс нөхцсөн бэр зарлиг болрон. Свободи чи ийн химэн ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тийм эвдэрхүйд ариун энэ үзлийн судрын аймгийн үсгийг үзүүлсэн эдгээр номлолд үнэхээр хураан мэдхүй төрүүлэгч ямар нэгэн төрлөختөн гарах болов хэмээн бүү өгүүлэхтэн. Свободи ирээдүйн 500-ны эцэст дээдийн ном машид тийм эвдэрхүйд шагшаа бодлууга түгэлдөр эрдэм өвдөс луга төгссөн бод садва маха садванар төрмөй. Свободи тэдгээр бод садва маха садванар нь нэгэн бурханд өргөл хүндлэл үйлдэх бус. Нэгэн бурханд буйны үндсийг үүсгэх бусаа. Свободи түмэн олон бурхтад өргөл хүндлэл үйлдсэн бөгөөд түг түмэн бурхтад буйны үндсийг үүсгэсэн бод садва маха садванар төрмөй. Свободи химбэр тэр мэт судрын аймгийн үсгийг номлосон буйнд нэгэн сэтгэлийн төдийхөн сүжгийг олсон тэдгээрийг түүнчлэн ирсэн бэр мэдмэ. Свободи тэдгээрийг түүнчлэн ирсэн бэр үзэх болоо. Свободи хамаг тэдгээр амьтад нь буйны цогц цаглашгүйг үүсгэх бөгөөд огоот хураах болоо. Тэр юуны тул химээвээс Свободи тэдгээр бод садва маха садва нар нь би химээхэд хурам мэдгүй орхгүй үгүй. Бид альва ялварлан барихгүй бөгөөд амьтанд хурам мэдгүй орхгүй үгүй. Нэг ч амьтныг ялварлан үзэхгүй.
аминд хурам мэдгүй орхгүй үгүй. Бодгалд хурам мэдгүй орхгүй үгийн нэгч бодголыг ялгарлан үзэхгүй тул болой. Субоди бодсадва махасадва нар нь номд хурам мэдгүй хийгээд ном үгүйд ч бас хурам мэдгүй үл орох болой. Тэдгээр нь хурам мэдгүй хийгээд хурам мэдгүй үгүйд ч бас орхгүй үгүй болой. Тэр юуны тул химээвээс субоди хэрвээ тэдгээр бодсадва махасадва нар нь номд хурам мэдгүй орох болвоос бас мөнхүү тэдгээр би химээн баримтлах болоод амьтанд баримтлах, аминд баримтлах, бодголд баримтлах болохын тулд болой. Хэрвээ номыг би үгүйд хурам мэдгүй орвоос бас мөнхүү тэдгээр би химээн баримтлах болоод амьтанд баримтлах, аминд баримтлах, бодголд баримтлах болохын тулд болой. Тэр юуны тул химээвээс субоди бодсадва номыгч бурууд үл барих, ном бусыгч бас бурууд үл барихын тулд болмой. Тимийн тулд түүнчлэн ирсэн бээр номын энэ зүйлийг сал онгоц мэдэгч нар хамаг номыгч төвчин уйлдэх тул хамаг ном бусыг өгүүлэх хэрэг юун билээ хэмээн номловой. Бас яалж төвс нөхцсөн бээр аминга вят субодид ин хэмээн зарлаг болвой. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй? Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт элтэд туулсан бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмүй? Тийм хэмээн зарлаглсан луга амин гавьяат субоди бээр ялж төгс нөхцсөнд ин хэмээн өчвөө. Ялж төгс нөхцсөн минь би бээр ялж төгс нөхцсний номлосон утгыг ухах мэт болбоос түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан болсон тэр ном алин бээр үгүй бүлгөө. Түүнчлэн ирсний үзүүлсэн тэр ном алин бээр үгүй бүлгөө. Тэр юуны тул химээвээс түүнчлэн ирсэн аль номоор элтэд туулсан бурхан болсон ба үзүүлсэн түүнийг барин тогтоох үгүй, өгүүлэх үгүй болой. Тэр нь номч бус, ном бусч бусын тулд болой. Тэр юуны тул химээвээс хотгтын төрөл хийтэн нар хуран ис үүдснээр машид ялгасны тулд болой. Ялж төгс нөхцсөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээн сэтгэмүй? Язгууртны хөвгүн, язгууртны охин аль нь зарим нэгэн бээр 3,000 их мянган ертөнцийн энэ орныг элдв 7 их эрдэнэсээр сайтар дүүргээд өглөг өвгөөс тэдгээр язгууртны хөвгүүд, язгууртны охид тэр шүтэнээс буйны цогц олныг үүсгэх болмой. Субоди бээр өчрөн ялж төгс нөхцсөн минь олон болой. Сайвар одсон минь их олон болой. Тэр юуны тул химээвээс буйны цогц тэр ямагт цогц үгийн тул болой. Тимийн тулд түүнчлэн ирсэн бээр буйны цогц химээн номлосон болой. Ялж төгс нөхцсөн бээр царлаг болрон. Субоди
язгууртны хөвгүүн язгууртны охин химбэр 3,000 их мянган ертөнцийн тэр орныг элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд өглөг өгснөөс химбэр номын энэ зүйлээс адаглаад дөрвөн-мөрчүүлгийн төдийхнийг тогтоож бусдад номлох бөгөөд үнэхээр сайтар үзүүлбээс тэр шүтэнээс үүсэх буйны цогц нин олон тоо томшгүй хийгээд цаглашгүй бүлгөө тэр юуны тул химээвээс субоди түнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхтын дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг түүнээс гараад ялж төгс нөхцсөн бурхад ч бас түүнээс төрсний тул болоо. Тэр юуны тул химээвээс субоди бурхны ном химээгдэх нь тэдгээр бурхны ном үгүй химэн түнчлэн ирсэн бээр номлосны тулд болоо. Тимийн тулд тэдгээр нь бурхны ном химээгдэв. Субоди үүнийг юу химээсдэг мүй? Үргэлжид орсон бээр ийн химэн бибээр үргэлжид орсны үрийг оллоо химэн сэтгэмүй. Субоди бээр өчрөн ялж төгс нөхцсөн минь тийм бус болоо. Тэр юуны тул химээвээс ялж төгс нөхцсөн минь тэр юунд ч орсон бусын тулд болоо. Тимийн тулд үргэлжид орсон химээгдв. Дүрсэд ч орсон бус. Дуунд ч бус. Үнэрт ч бус. Амтанд ч бус. Хүрлцгүйд ч бус. Номдорч орсон бус болоо. Тимийн тулд үргэлжид орсон химээгдв. Тэр юуны тул химээвээс ялж төгс нөхцсөн минь хэрвээ үргэлжид орсон бээр ийн химэн бибээр үргэлжид орсны үрийг оллоо химэн сэтгэх бөгөөс тэр ямагт нь би химэх баримтлал болмой. Амьтанд баримтлах, аминд баримтлах хийгээд бодголд баримтлах болмой. Ялж төгс нөхцсөн бээр зарлиг болрон. Субоди үүнийг юун химээсдэг мэ? Нэгэнт харин ирэгч ийн химэн бибээр нэгэнт харин ирсний үрийг оллоо химээсдэг мэ? Субоди бээр өчрөн ялж төгс нөхцсөн минь тийм бос болоо. Тэр юуны тулд химээвээс тэрхүү харин ирсний хутгийг олсон тэр ном алин бээр үгийн тулд болоо. Тимийн тулд нэгэнт харин ирсэн химээгдэв. Ялж төгс нөхцсөн минь хэрвээ нэгэнт харин ирсэн ийм химэн бибээр нэгэнт харин ирсний үрийг оллоо химэн сэтгэх болвоос мөнхөө тэрээр би химэн баримтлах болмой. Арим амьтанд баримтлах хийгээд бодголд баримтлах болмой. Ялж төгс нөхцсөн бээр зарлиг болрон. Субоди үүнийг юун химээсдэг мэ? Харин үл ирэгч ийн химэн бибээр харин үл ирсний үрийг оллоо химээсдэг мэ? Субоди бээр өчрөн ялж төгс нөхцсөн минь тийм бос болоо. Тэр юуны тул химээвээс тэрхүү харин үл ирсний хутгийг олсны тэр ном алин бээр үгийн тулд болоо. Тимийн тулд харин үл ирсэн химээгдэв. Ялж төгс нөхцсөн бээр зарлиг болрон. Субоди үүнийг юун химээсдэг мэ? Дайснаа дарсан ийн химэн
бибээр дайснаа дарсан хутгийг оллоо хэмээн сэтгэмүй. Свободи бэр учрун яалж төгс нөхцсөн минь ээ. Тийм бас болоо. Тэр юуны тул химээвээс альва дайснаа дарсан химээг төвийн тэр ном алин бэр үгийн тулд болоо. Яалж төгс нөхцсөн минь ээ. Хэрвээ дайснаа дарсан ийн химэн бибээр дайснаа дарсан хутгийг оллоо химэн сэтгэх болвоос тэр ямагт тэрээр би химэн баримтлах болмой. Амьтанд баримтлах, аминд баримтлах хийгээд бодголд баримтлах болмой. Ялж төгс нөхцсөн минь ээ. Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бурхан бэр намайг Нисванес үгүй оршигчдын манлайн дээд химэн үзүүлсэн болоо. Ялж төгс нөхцсөн минь ээ. Би шунал тачааллууга хагтсан, дайснаа дарсан архад мөн боловч ялж төгс нөхцсөн минь ээ. Би ийн химэм би болвоос дайснаа дарсан болоо химэн үл сэтгэмүй. Ялж төгс нөхцсөн минь ээ. Хэрвээ ийн химэн бибээр дайснаа дарсан архтын хутгийг оллоо химэн сэтгэх бөгөөс түүнчлэн ирсэн бэр намайг язгууртны хөвгүн Свободи болбоос Нисванес үгүй оршигчдын манлаа дээд мөн бөгөөд юундч эс орсон нь Нисванес үгүй оршсон химэн бивангэрт эс үзүүлэх болмой. Ялж төгс нөхцсөн бэр цаллаг болроо. Свободи үүнийг юун химээ сэтгэмээ? Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бурхан Типанкрас авсан тэр ном айлбуй химээ сэтгэмээ? Свободи бэр учрун яалж төгс нөхцсөн минь ээ. Тийм бас болоо. Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бурхан Типанкрас авсан тэр ном алин бэр үгүй болоо. Яалж төгс нөхцсөн бэр зарлиг болроо. Свободи бод содва алин зарим ийн химээ бибээр байгуулсан хамаг орныг чухамтай бүтээлээ химээх бөгөөс тэр нь үнэнээр өгүүлсэн бус хэрэг болоо. Тэр юуны тул химээвээс Свободи байгуулсан орныг байгуулсан орон химээх нь байгуулсан тэдгэрийг буй бус химэн түүнчлэн ирсэн бэр номсны тулд болоо. Тимийн тул байгуулсан орон химээгдив. Свободи тэр мэтийн тул Бетсадва махасадва нар энэ мэт үл оршсон бэр сэтгэл үүсгээд юунд ч эс оршсон бэр сэтгэл үүсгэмүй. Дүрсэд эс орших бэр сэтгэл үүсгэмүй. Дуу, үнэр, амт хөрөлцгий хийгээд номдорч эс оршсон бэр сэтгэл үүсгэмүй. Свободи энэ мэт бөгөөд үлгэрлвээс нэгэн төрөл хийтний би энэ мэт урваад энэ мэтэнч уулсын хаан сүмбэр уулын төдий болвоос Свободи үүнийг юун химээс дэгмээ? Тэр биеийг их мөн химээс дэгмээ? Свободи бэр учрун яалж төгс нөхцсөн минь ээ. Тэр би их бүлгөө сайвар одсон минь ээ. Тэр би их нэгэн бүлгөө. Тэр юуны тул химээвээс түүнчлэн ирсэн бэр тэр бодтой бус
химээ номсны тулд болоо. Тимийн тулд тэрбээр их би химээгдв. Ялч төгс нөхцөн зарлиг болроо. Сободи үүнийг юун химээсдэгмэ? Ганг мөрний элс хэдий чинээ буй. Ганг мөрөнч төдий чинээ тоот болж гимэн. Тэдгээрийн элс алин буй тэдгээрийг олон буй химээсдэгмэ? Сободи бэр өчрөн. Ялж төгс нөхцсөн минь ээ. Тэдгээр ганг мөрөн бас олон бөгөөтөл тэдгээрийн элсийг өгүүлэх юм билээ. Ялж төгс нөхцсөн бэр зарлиг болроо. Сободи чи бишрөхтүн. Чи бэр сайтар ухаж мэдтүгэ. Тэдгээр ганг мөрний элс хэдий чинээ төдий чинээ тоот ертөнцийн орныг зарим нэгэн эрэгтэй эмэгтэй бэр элдв долоон их эрдэнсээр сайтар дүүргээд түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхтад өглөг өрөвөөс Сободи үүнийг юун химээсдэгмэ? Тэдгээр эрэгтэй эмэгтэй тэр шүтэнээс их олон буйныг үүсгэх болмой. Сободи бэр өчрөн. Ялж төгс нөхцсөн минь ээ. Их олон болоо. Сайвар одсон минь ээ. Их олон болоо. Тэдгээр эрэгтэй эмэгтэй тэр шүтэнээс буйныг их олныг үүсгэх бүлгөө. Ялж төгс нөхцсөн бэр зарлиг болроо. Сободи хим бэр ертөнцийн орныг мөнхүү элдв долоон их эрдэнсээр сайтар дүүргээд түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхтад өглөг өргөснөөс хим бэр энэ номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөртшүүлгийн төдийг тогтоож бусдад сайтар номлоод үнэхээр сайтар үзүүлсэн тэр ямагт шүтэнээс буян нин их олон тоошгүй бөгөөд цаглашгүй үүсгэх бүлгөө. Бас бэр Сободи жохом аль зөвхт номын энэ зүйлээс адаглаад дөрвөн мөрт шүлгийн төдийг унших бөгөөд номлон үзүүлсэн тэр зүг тэнгэр хийгээд хүмүүн асуур сэлтийн ертөнцийн тахил шүтэний ариун орон болох бөгөөтөл химбэр энэ номын зүйлийг авсан, бичсэн, тогтоосон, хадгалсан, уншсан, сонссон бүхнийг агуулan уйлдсан хийгээд сэтгэлдээ ёсчлон уйлдсан тэр нь маш гайхамшиг хийгээд төгөлдөр болохыг өгүүлэх юм бөгөөд бас тэр газар зүгт ном үзүүлэгч заларч лам багш нар бэрч хамтдаа нэгний оршмой. Тийм хэмээн зарлаглаваас амин гавьяат Сободи ялж төгс нөхцөнд ийм хэмээн өчвэ. Ялж төгс нөхцсөн минь ээ. Тэр номын зүйлийн нэр юу вэ? Түүнийг хэрхэн тогтоомъя? Тийм хэмээн өчсөн лүгэ. Ялж төгс нөхцсөн бээр амин гавьяат Сободид ийм хэмээн зарлаг болгоё. Сободи энэ номын зүйлийн нэр нь бэлэг Брамид химээгдэх бөгөөд үүнийг тэр мэт тогтоогтун тэр юуны тул химээвээс Сободи түүнчлэн ирсэн бээр бэлэг Брамид химийн аль нь тэр номос нь бэлэг Брамид бусын тул болоо. Тимийн тул бэлэг Брамид химээгдв. Сободи үүнийг юун химээсдэгмэ? Түүнчлэн ирсний
номлосон тэр ном аль буй хэмээн сэтгэмээ. Суводи бээр өчрөн яалж түүснөгдсөн минь ээ. Түүнчлэн ирсний номлосон тэр ном алин бээр ис орших болой. Яалж төгснөгдсөн бээр зарлаг болрон. Суводи үүнийг юун хэмээн сэтгэмээ. 3,000 ертөнцийн орон газрын шорооны тоос хэдий чинээ буй тэр олон буюу хэмээн сэтгэмээ. Суводи бээр өчрөн яалж төгснөгдсөн минь ээ. Тэр шорооны тоос олон болой. Сайвар одсон минь ээ. Олон болой. Тэр юуны тул хэмээвээс яалж төгснөгдсөн минь ээ. Шорооны тоос алин буй тэр тоос буй бус хэмээн түүнчлэн ирсэн бээр номсны тулд болой. Тимийн тул шорооны тоос хэмээгдив. ертөнцийн орон алин буй тэдгээр орон буй бус хэмээн түүнчлэн ирсэн бээр номсны тулд болой. Тимийн тулд ертөнцийн орон хэмээгдив. Яалж төгснөгдсөн бээр зарлаг болрон. Суводи үүнийг юу хэмээн сэтгэмээ. Их төрлөختний 32 лагшин бэлгээр түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурханд үзэгдэх хэмээн сэтгэмээ. Суводи бээр өчрөн яалж төгснөгдсөн минь ээ. Тийм бус болой. Тэр юуны тул хэмээвээс түүнчлэн ирсний номлосон их төрлөختний тэдгээр 32 лагшин бэлгийг лагшин бэлэг бус хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тул болой. Тимийн тулд их төрлөختний 32 лагшин бэлэг хэмээгдив. Яалж төгснөгдсөн бээр зарлаг болрон. Суводи эрэгтэй эмэгтэй алин зарим бээр бие ганг мөрний элс хэдий чинээ төдий тоогоор огоот өгснөөс хэм бээр номын энэ зүйлээс адаглаад 4 мөрт шүлгийн төдийг тогтоож бусдад үнэхээр номлон үзүүлсэн тэр ямагт шүтэнээс их олон буян тоо томшгүй хийгээд цаглашгүй үүсэх болой. Тэндээс амин гавьяат Суводи ил номын хүчээр нулимс унган урсах нулимсаа арчаад яалж төгснөгдсөнд ийн хэмээн өчвэ. Энэ номын зүйлийг түүнчлэн ирсэн бээр хэдий чинээ номлосон нь яалж төгснөгдсөн минь ээ. Гайхамшиг болой. Сайвар одсон минь ээ. Гайхамшиг болой. Ялж төгснөгдсөн минь ээ. Иш ухааныг олсноос хойш бивээр номын энэ зүйлийг хизээч сонсоогүй болой. Тэр юуны тул хэмээвээс ялж төгснөгдсөн минь ээ. Энэ судрын аймгийн номлолд үнэхээр хурам мэдгүй төрүүлэх тэдгээр амьтад нь хэн боловч маш их хайхамшиг лугаа төгсөх болой. Тэр юуны тул хэмээвээс яалж төгснөгдсөн минь ээ. Үнэхээр хурам мэдгүй алин буй тэр ямагт хурам мэдгүй үгийн тулд болой. Тимийн тулд үнэхээр хурам мэдгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосон болой. Яалж төгснөгдсөн минь ээ. Би энэ номын зүйлийг номлосон дор шинжлэх бөгөөд дурших нь надад хайхамшиг бус болой. Яалж төгснөгдсөн минь ээ. Хойдын үес хойдын цаг 500-ны эцэст энэ номын зүйлийг авах, бичих, хадгалах, тогтоох, унших хийгээд сонсох бүхнийг агуулan уйлдэх альваад тэдгээр амьтад машид хайхамшиг лугаа төгсөх болой. Бас ялж төгснөгдсөн минь ээ.
Тэдгээр нь бие хэмээхэд хурам мэдгүй үл орох бөгөөд амьтанд хурам мэдгүй, аминд хурам мэдгүй, бодгалд хурам мэдгүй орохүй үгүй болмой. Тэр юуны тул хэмээвээс яалж төгс нөхцсөн минь ээ. Би хэмээхэд хурам мэдгүй, амьтанд хурам мэдгүй, аминд хурам мэдгүй, бодгалд хурам мэдгүй. Алин буй тэр ямагт хурам мэдгүй бүхэн лүгэ хагдсны тулд болой. Тэр юуны тул хэмээвээс яалж төгс нөхцсөн бурхад хамаг хурам мэдгүй лүгэ хагдсны тулд болой. Тийм химэн өчвөөс яалж төгс нөхцсөн бээр амин гавьят субодид ин химэн зарлаг болвой. Субоди тэр түнчлэн болой. Судрын аймгийн энэ номыг үзүүлэхүй дор үл айх бөгөөд цочих бүхэнд үл автсан альваад тэдгээр амьтад машид хайхамшиглуа төгсөх болой. Тэр юуны тул химээвээс субоди энэхүү дээд бэлэг баримдыг түнчлэн ирсэн бээр номсны тулд болой. Түнчлэн ирсний номсон энэхүү дээд бэлэг барамидыг цагларшгүй бөгөөд химжээшгүй яаж төгс нөхцөн бурхад ч бас номсны тулд болой. Тимийн тул дээд бэлэг барамид химээгдё. Бас субоди түнчлэн ирсний хүлцэнгүй барамид аль буй тэр ямагт барамид бус болой. Тэр юуны тул химээвээс субоди аль цагт Калинга улсын хаан миний үе мөч хийгээд гишүүн бүхнийг огтулсан тэр цагт надад би химээхэд хурам мэдэж сэтгэхгүй, амьтанд хурам мэдэж сэтгэхгүй, аминд хурам мэдэж сэтгэхгүй, бодгалд хурам мэдэж сэтгэхгүй ч бас эс төрсөн бөгөөд надад хурам мэдхгүй юухан ч үгүй сацуу, хурам мэдхгүй үгүй бээр босно нь бас хараахан босын тул болой. Тэр юуны тул химээвээс субоди хэрвээ тэр цагт би химээхэд хурам мэдхгүй төрсөн болбоос тэр цагт хорт сэтгэлийн хурам мэдхгүй ч бас төрж амьтанд хурам мэдхгүй, аминд хурам мэдхгүй, бодгалд хурам мэдхгүй төрж тэр цагт хорт сэтгэлийн хурам мэдхгүй ч бас төрхийн тулд болой. Субоди бибээр илтэд мэдэн мохвас өнгөрсөн цагт миний идүгээс урагш 500 дахь төрөл хүлцэнгийн өгүүлэгч химээгдэгч арш болон төрсөн тэр цагт ч надад би химээх хурам мэдхгүй эс төрөн амьтанд хурам мэдхгүй, аминд хурам мэдхгүй хийгээд бодгалд хурам мэдхгүй ч эс төрсөн билээ. Субоди тэр мэтийн тул Бетсадва, Махасадва нар хамаг хурам мэдхүйг сайтар төвчээд дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт сэтгэл үүсгэмөө. Дүрсэд үл орших сэтгэл үүсгэмээ. Дуу, үнэр, амт хийгээд хүрлцгүйт ч эс орших сэтгэл үүсгэмээ. Номд орч эс орших сэтгэл үүсгэмээ. Юуханд боловч бас эс орших сэтгэл үүсгэмээ. Тэр юуны тул химээвээс аль нь тэр оршихуй тэр ямагт эс оршихын тул болой. Тимийн тул түнчлэн ирсэн бээр ин химэн Бетсадва юунд ч эс оршин өглөг өгмүү химэн номловой. Бас Субоди Бетсадва энэ мэт хамаг амьтны тусын тулд өглөгийг огоот өгмүй.
амьтанд хурам мэдгч аль буй? Тэр ямагт бас хурам мэдвээ үгүй бөгөөд түүнчлэн ирсэн бээр хамаг амьтан химэн альмад номлосон тэдгээр амьтанч бас ис орших буюу. Тэр юуны тул химээвээс зовоодий. Түүнчлэн ирсэн нь үнэхээр номлосон, үнэнээр номлосон. Түүнчлэн хүү чанарт номлосон бөгөөд түүнчлэн ирсэн нь бурууд номлосон бусын тулд болоо. Бас зовоодий. Түүнчлэн ирсний ном алин бас элтэд туулсан бурхны үзүүлсэн тэр номд үнэнч үгүй, хуурмагч үгүй болоо. Зовоодий. Тэр мэт бөгөөд үлгэрлвэс. Нүдэн төгөлдөр нэгэн хүмүүн харанхуйд орвоос юуханч ис үзэх адил альвай бодолд унсан бээр өглөг огоот өгөхийн бод садваа үзэгдъё. Бас зовоодий. Тэр мэт бөгөөд үлгэрлвэс. Үүр гийж наран ургаваас нүдэн төгөлдөр хүмүүн элдв өнгө дүрс дүр байдлыг үзэх адил альва бодолд ис унсан бээр өглөгийг угоот өгөхийн бод садваа үзэгдъё. Бас зовоодий. Язгууртны хөвгүн язгууртны охин хэн бээр номын энэ зүйлийг авсан, барьсан, тогтоосон, уншсан, сонссон бүхнийг агуулan уйлцсан хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгээрийг түүнчлэн ирсэн бээр мэдэх болоо. Түүнчлэн ирсэн бээр үзэх болоо. Тэдгээр амьтан цаглашгүй буйны цогцыг үүсгэх болов. Бас зовоодий. Альва зарим нэгэн эрэгтэй эмэгтэй эрт үдийн цагийн үст бийсийг ганг мөрний эсний тоогоор огоот өгөх бас үдийн цаг хийгээд үдэш оройн цагийн үст бийсээ ганг мөрний эсний чинээгээр огоот өгөх бөгөөд энэ зүйл тоо мэтээр олон бомон голж хийгээд найд галвуудад бийсээ огоот өгснөөс хэн бээр номын энэ зүйлийг сонсоод үл твцсэн тэр шүтэнээс буян асар илүү олонд тоо томшгүй цаглашгүй үүсгэх бөгөөтөл хэн бээр үсгийг бичих, авах, барих, тогтоох, унших бүхнийг агуулan уйлдах хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлэхийг өгүүлэх юм билээ. Бас зовоодий. Номын энэ зүйл нь санаж сэтгэшгүй бөгөөд тэнцэшгүй бүлгүү. Энэ номын зүйлийн ач үрсч бас санаж сэтгэшгүй чанарт хэмээн мэдгтэн. Энэ номын зүйлийг дээд хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тус хийгээд үлэмж хэтэрхийд хүрсэн хөлгөнд үнэхээр орсон амьтан бүхний тусын тулд түүнчлэн ирсэн бээр номловэ. Хинбэр энэ номын зүйлийг авсан, барьсан, тогтоосон, уншсан бүхнийг агуулan уйлдсан хийгээд бусдад авгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэдгээрийг түүнчлэн ирсэн бээр мэдэх болоо. Түүнчлэн ирсэн бээр үзэх болоо. Тэдгээр амьтан бүхний буйны цогц цаглашгүй луга төвлөр болмоо. Тэр буйны цогц санаж сэтгэшгүй, цацлашгүй, үлшгүй хийгээд хэмжээгүй лүгээ төвлөр болмоо. Тэдгээр амьтан бүхэн миний бодийн хутгийг мөрөндөө өргөх болмоо. Тэр юуны тул химээвээс сабоди доордод дуршигчд бэр энэ номын зүйлийг сонсож үл чадъя. Би химээхэд үзэгсэд бус, амьтад үзэгсэд бус, аминд үзэгсэд бус бөгөөд бодгалт үзэгсэд бээр сонсож, авч, хадгалж,
уншиж хийгээд бүхнийг агуулan үйлдэж үл чадах болой. Тэр нь ёс үгийн тулд болой. Бас свободий. Аль газар зүгт энэ содрын аймгийг номлон үзүүлнэ. Тэр газар зүгт тэнгэр хүмүүн хийгээд асуура сэлтийн ертөнц дахины тахилын үйлд зохист болмой. Тэр газар зүг мөргөлийн үйлд зохист хийгээд эргэлийн үйлд зохист болмой. Тэр газар зүг тахил шүтээ мэт болмой. Бас свободий. Язгууртны хөвгүн, язгууртны охин хэмбэр энэ мэт содрын аймгийн үг үсгийг авах, барих, тогтоох, унших, сонсох хийгээд бүхнийг агуулan үйлдэн. Тэдгээр нь инэлэх болмой. Машид инэлэх болмой. Тэр юуны тул химээвээс свободий. Тэдгээр амьтад өөрсдийн урдын төрлүүдэд уйлдсан муу заяанд төрөхийн уг болсон буян бусын үеийн үрээр энэ төрөлдөө ийн энэлснээр тэдгээр урдын төрлүүдийн муу заяанд төрүүлэх буян бусын үеийн үр нь ариусгагдах болмой. Бурхны бодийн хутгийг ч олох болой. Свободий. Бибээр илтэд мэдэн өгүүлбэс өнгөрсөн тоо үгүй цагийн тэртээ бас агуу их тоо үгийн галавт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхан Типанкрын урдын бас их урдын 84 буман голд хийгээд 80-д бурхад гарсныг бибээр баясгаад үл баясгахыг твцснээс үл гомдоосон болой. Свободий. Тэдгээр яаж төгс нөхцсөн бурхтыг баясгаж үйлцнээс гомдоож эс үйлдсэн алин байлуга. Хойдын цаг 500-ны эцэс болоход энэ судрын аймгийг авах, бичих, барих, тогтоох, унших, хийгээд сонсох бүхнийг агуулan үйлдэх алин бүг харьцуул бас свободий. Ил буйны цогцод урдын зууны буйны цогц хувь бээр ойр үл одмой мянганы хувь бумын хувь тоо химжээ тооцоолохгүй үлгэр хань хийгээд шалтгааны төдийд ч үл хүлцэх болой. Свободий. Хэрвээ тэр цагийн тэдгээр язгууртны хөвгүн, язгууртны охины буйны цогцыг бибээр өгүүлбэс хамаг амтан согтууран машид согтонг болох бөгөөд сэтгэл хямрах болов. Бас свободий. Номын энэ зүйл нь санаж сэтгэшгүй бөгөөд ач үрсэн ч бас санаж сэтгэшгүй чанарт болохыг мэдгтэн. Тэндээс амин гавьяат свободий бээр ялч төгс нөхцөнд ийн химэн өчвэ. Ялч төгс нөхцөн минь бод садвын хөлгөнд үнэхээр оргосод бээр хэрхэн оршин уйлдмэ. Хэрхэн бүтээн уйлдмэ. Хэрхэн сэтгэл машид барьж уйлдмэ. Тийм химэн өчсөн лүгэ ялч төгс нөхцөн бээр амин гавьяат свободид ийн химэн зарлиг болгоё. Свободий. Үүнд бод садвын хөлгөнд үнэхээр орсон нэгэн бээр ийн химэн бибээр хамаг амтны цогц үлдвэргийг нирваны төвд паранирванд оруулсан бөгөөд тэр мэт химжээгүй амтныг паранирванд оруулсан боловч алин амтан бас паранирванд орсонгүй болой. Химэн сэтгэл үүсгэгтэн. Тэр юуны тул химээвээс свободий. Хэрвээ бод садва амтанд хурам мэдхүй орвоос түүнийг бод садва химэн үл нэрийт юу. Бодголын хүртэл хурам мэдхүй орвоос ч бас түүнийг
Бодисаттва хэмээн үл нэрийдэв. Түүнийг бодисаттва хэмээн үл нэрийдэхийн тулд болоо. Тэр юуны тулд хэмээвээс Соподи бодисаттвын хөлгөнд үнэхээр орсон хэмээн нэрийдэхүйн ном тэр аль нь бэр үгийн тулд болоо. Соподи үүнийг юун хэмээн сэтгэмэ? Түүнчлэн ирсэн бэр түүнчлэн ирсэн Типанкрас алин дээр үгийн үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан болсон ном аль буй хэмээн сэтгэмэ? Тийм хэмээн зарлиг болсон луга амин гавьяат Соподи бэр яалж төгс нөхцөнд ийн хэмээн өчвэ. Яалж төгс нөхцөн минь түүнчлэн ирсэн бэр түүнчлэн ирсэн Типанкрас алин дээр үгийн үнэн төгс туулсан бодийн хотогт бурхан болсон тэр ном алин бэр үгүй болоо. Тийм хэмээн өчсөн лүгэ яалж төгс нөхцөн бэр амин гавьяат Соподид ийн хэмээн зарлиг болгоо. Соподи тэр түүнчлэн болоо. Тэр түүнчлэн болоо. Түүнчлэн ирсэн бэр түүнчлэн ирсэнд Типанкрас алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан болсон тэр ном алин бэр үгүй болоо. Соподи хэрв түүнчлэн ирсэн бэр алин элтэд туулсан бурхан болсон тэр номын зарим нэгэн зүйл буй болвоос түүнчлэн ирсэн Типанкара бэр надад Браманы хөвүүн чи ирээдүйн цагт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхан шагжаа төв химээгдэх болмой. Химийн Бивангэрт ис үзүүлэх бүлгөө. Соподи энэ мэт түүнчлэн ирсэн бэр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан болсон тэр ном алин бэр үгийн тулд түүнчлэн ирсэн Типанкара бэр надад Браманы хөвгүүн чи ирээдүйн цагт түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан шагж төв нэрт бурхан химээгдэх болмой химэн Бивангэрд үзүүлсэн болоо. Тэр юуны тул химээвээс Соподи түүнчлэн ирсэн химээгдэх нь үнэхээр энэ түүнчлэн хүү чанарын үсэг нэр нэрийдсэн бүхийн тулд болоо. Бас Соподи алин зарим нэгэн ийн химэн түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс туулсан бурхан бэр дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан боллоо химэх бөгөөс тэр буруу өгүүлэгч мөн болоо. Тэр юуны тул химээвээс Соподи түүнчлэн ирсэн бэр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хотогт элтэд туулсан бурхан болсны тэр ном алин бэр үгийн тулд болоо. Соподи түүнчлэн ирсэн бэр элтэд туулсан бурхан болсон ба номлон үзүүлсэн алин тэр номд үнэнч үгүй ходолч үгүй болоо. Тиймийн тул түүнчлэн ирсэн бэр хамаг ном бурхны ном хэмээн номловэ. Соподи хамаг ном хэмээгдэх нь тэдгээр хамаг ном үгүй бөгөөд тиймийн тул хамаг бурхны ном хэмээгдэв. Соподи энэ мэт бөгөөд үлгэрлвээс нэгэн хүмүүн төрөлхийтэн бие лүгээ төвлөрдөр бөгөөд их бит болсон адил болоо. Амин гавьяат Соподи бэр өчрөн ялж төгс нөхцөн минь түүнчлэн ирсэн бэр нэгэн хүмүүн төрөлхийтэн бие лүгээ төвлөрдөр бөгөөд их бит химэн аль нь тэр номлосныг түүнчлэн ирсэн бэр би бус химэн номлосон болоо. Тиймийн тул би лүгээ төвлөрдөр бөгөөд их бит химээгдэв. Яалч төгс нөхцөн бэр зарлиг болрон. Соподи тэр түүнчлэн боёо алин зарим бодисаттва ийн химэн
Бибээр амтан бүхнийг паранирванд оруулав хэмээх бөгөөс тэр бодисатва хэмээгдэх бус болоо. Тэр юуны тул хэмээвээс субоди. Бодисатва хэмээгдэхүйн тэр ном аль буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тийм бос болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди тиймийн тул түүнчлэн ирсэн бээр хамаг ном нь амтан үгүй, амин үгүй, бодголт үгүй хэмээн номлосон билээ. Бас субоди зарим нэгэн бодисатвагийн ийн хэмээн бибээр байгуулсан орон бүхнийг бүтээв хэмээх бөгөөс тэр бээр түүнчлэн адлыг өгүүлсэн хэрэг болмой. Тэр юуны тул хэмээвээс субоди байгуулсан орон хэмээгдэх нь тэдгээр байгуулсан орон үгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр номсны тул болоо. Тиймийн тул байгуулсан орон хэмээгдэв. Субоди аль нэгэн бодисатва ийн хэмээн хамаг ном нь би үгүй, хамаг ном нь би үгүй их буюу хэмээн дуршигч түүнийг түүнчлэн ирсэн дайснаа дарсан үнэн төгс тулсан бурхан бээр бодисатва махасатва хэмээн нэрэдэв. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Түүнчлэн ирсэнд махан нүд буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө түүнчлэн ирсэнд махан нүд буй болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Түүнчлэн ирсэнд Тэнгэрийн нүд буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө түүнчлэн ирсэнд Тэнгэрийн нүд буй болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Түүнчлэн ирсэнд бэлгийн нүд буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө түүнчлэн ирсэнд бэлгийн нүд буй болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Түүнчлэн ирсэнд номын нүд буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө түүнчлэн ирсэнд номын нүд буй болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Түүнчлэн ирсэнд бурханы нүд буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө түүнчлэн ирсэнд бурханы нүд буй болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди үүнийг юун хэмээсдэгмэ? Ганга мөрний элс хэдий чинээчлэн ганга мөрөнч бас төдий чинээ тоот болсон дор тэдгээрийн элс төдий чинээгийн ертөнцийн оронд хувирваас тэдгээр ертөнцийн орон олон буй хэмээсдэгмэ? Субоди бээр өчрөн яалж төгс нөхцөн минь тэр тийм бүлгөө тэдгээрийн ертөнцийн орон олон болоо. Яалж төгс нөхцөн бээр зарлаг болрон. Субоди тэдгээр ертөнцийн орны амтан хэдий чинээ буй тэдгээрийн санаж сэтгэх тус бүрийн сэтгэлийн үнцийг би бээр сайтар мэдмэ. Тэр юуны тул хэмээвээс Субоди сэтгэлийн үндэс хэмээгдэх тэр нь үндэс бус хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тул болоо. Тиймийн тул сэтгэлийн үндэс хэмээгдэв. Тэр юуны тул хэмээвээс Субоди урдын сэтгэлж зоригдошгүй, хойдын сэтгэлж зоригдошгүй, идүгэ цагт төрсөн сэтгэлж
зоригдошгүй тулд болоо. Свободи үүнийг юун хэмээсдэг вэ? Химбэр 3,000 их мянган ертөнцийн энэ орныг элдв 7 их эрдэнсээр сайтар дүүргэж өглөг өвгөөс тэдгээр язгууртны хөвгүн язгууртны охин тэр шүтэнээс их олон буян үүсгэх болмой. Свободи бэр учран яалч төгс нөхцсөн минь олон болвэ. Сайвар одсон минь олон болвэ. Яаж төгс нөхцсөн бэр зарлаг болрон. Свободи тэр түнчлэн буюу тэдгээр язгууртны хөвгүүд язгууртны охид тэр шүтэнээс буйны цогц олныг үүсгэх бүлгөө. Бас свободи хэрвээ буйны цогцод болбоос буйны цогц хэмээн түнчлэн ирсэн бэр үл намалмай. Свободи үүнийг юун хэмээсдэг вэ? Дүрсийн бие агоот бүтснийг түнчлэн ирсэнд үзэнсдэг мүй. Свободи бэр учран яалж төгс нөхцсөн минь тэр тиймд бус болоо. Дүрсийн бие агоот бүтснийг түнчлэн ирсэнд үл үзэх бүлгөө. Тэр юуны тул химээвээс яалж төгс нөхцсөн минь. Дүрсийн бие агоот бүтсэн химээвээс тэр агоот бүтсэн бус химээн түнчлэн ирсэн бэр номсны тулд болоо. Тимийн тул дүрсийн бие агоот бүтсэн химээгдиё. Яалж төгс нөхцсөн бэр зарлаг болрон. Свободи үүнийг юун хэмээсдэг мэй? Лагшин бэлэг хотол төгсснийг түнчлэн ирсэнд үзэж сэтгэмүй. Свободи бэр учран яалж төгс нөхцсөн минь тэр тийм бос болоо. Лагшин бэлэг хотол төгсснийг түнчлэн ирсэнд үл үзмэй. Тэр юуны тул химээвээс түнчлэн ирсэн бэр лагшин бэлэг хотол төгссөн алин болохыг номсон болоо. Тэр нь лагшин бэлэг хотол төгссөн үгүй химээ түнчлэн ирсэн бэр номсны тулд болоо. Тимийн тул лагшин бэлэг хотол төгссөн химээгдиё. Яалж төгс нөхцсөн бэр зарлаг болрон. Свободи үүнийг юун химээсдэг мэй? Түнчлэн ирсэн бэр ийн химээн би бэр номлон үзүүлсэн бүлгөө химээн таалан химээн сэтгэмээ. Свободи тэр тийм үл бугаал болгоох бөгөөд түнчлэн ирсний тэр номлон үзүүлсэн ном алин бэр үгүй тулд болоо. Свободи хин нэгэн ийн химээн түнчлэн ирсэн бэр ном үзүүлсэн бүлгөө химээн өгүүлбэс. Свободи энэ мэт үгүй хоосон луга буруу барьсан тул намайг гүтгсэн болбай. Тэр юуны тул химээвээс свободи намыг үзүүлсэн химээн альва ном үзүүлсэн химээгдэн зоригдох болсон тэр ном алин бэр үгийн тулд болоо. Тэндээс амин гавьяат свободи бэр яалж төгс нөхцсөнд ийн химээн очвэ. Яалж төгс нөхцсөн минь хойдын цагт аль нэгэн амтан энэ мэтийн ном хийгээд номлолыг сонсовч илтэд сэтгэл ихэд үл урман химээсдэг мэй. Яалж төгс нөхцсөн бэр зарлаг болрон. Свободи тэдгээр нь амтан бусан ч бус болоо. Тэр юуны тул химээвээс свободи амтан химээгдэх нь түнчлэн ирсэн бэр тэдгээр амтныг үгүй бэр номсны тулд болоо. Тимийн тулд амтан химээгдиё. Свободи үүнийг юун химээсдэг мэй? Түнчлэн ирсэн бэр алин дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутагт элтэд туулсан бурхан болсон тэр ном альбүй химээсдэг мэй? Амин гавьяат свободи бэр учран
Яаж үнэн төгс нөхцсөн минь ээ. Түүнчлэн ирсэн бээр аль нь дээр үгүй үнэн төгс туусан бодийн хутагт элтэд туусан бурхан босон тэр ном аль нь бээр үгүй болоо. Яаж төгс нөхцсөн бээр зарлиг болров. Сободи тэр түүнчлэн бүлгөө. Тэр түүнчлэн бүлгөө. Түүнд энэ ном өчүүхүнч үл зоригдох бөгөөд үгүй болоо. Тимийн тулд дээр үгүй үн төгс туулсан бодийн хутаг хэмээгдэв. Бас сободи тэр дээдийн ном нь сацуу бөгөөд түүнд сацуу буслууга сацуу алин бэр үгүй. Нэгэнт түүнд сацуу бус хэмээх зүйл нэгч байдаггүй. Сацуу чанарт тул тимийн тул дээр үгүй үнэн төгс туулсан бодийн хутаг хэмээгдэв. Дээр үгүй үнэн төгс туулсан тэр бодийн хутаг нь би үгүй, амтэн үгүй, амин үгүй хийгээд бодгол үгүйд сацуу бөгөөд буйны ном хамаг бээр элтэд туусан мөн болоо. Сободи буйны ном хэмээгдэх нь тэдгээр ном үгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр намалсан болоо. Тимийн тул буйны ном хэмээгдэв. Бас сободи язгууртны хөвгün язгууртны охин аль нь зарим бээр 3,000 их мянган ертөнцийн орны уулсын хаан сүмбэр хэдий чинээ буй төдий тоотоор элдэв 7 их ертөнцийн цогцыг элтэд хураан өглөг өгснөөс хим бээр энхүү бэлэг баримтаас адаглаад дөрвөн өрчүүлгийн төдийхнийг тогтоож бусдад үнэхээр үзүүлвээс. Сободи энэ буйны цогцод урд өмнө буйны цогц нь 100% ч ойртож үл тэсгээс уг шалтгаанд хүртэлж үл тэсмээ. Сободи үүнийг юун хэмээн сэтгэмээ? Түүнчлэн ирсэн бээр ийн хэмээн би бээр олон амьтныг тонилгон гитэлгвэ хэмээн таална хэмээн сэтгэмээ. Сободи тийм бүү сэтгэхтэн тэр юуны тул хэмээвээс сободи түүнчлэн ирсний алин тэдгээр тонилгон гитэлгсэн амьтан алин бээр үгийн тулд болоо. Сободи хэрвээ түүнчлэн ирсэн бээр амьтан алин зарим нэгнийг тонилгон гитэлгэх болвоос тэр ямагт түүнчлэн ирсэн бээр би химээхэд баримтлах бид шунах болоод амьтанд баримтлах аминд баримтлах хийгээд бодголд баримтлах болоо. Сободи би химээн баримтлах үед бид шунахыг химээх нь баримтлах үгүйд шунах бус зүйл химээн түүнчлэн ирсэн бээр номлосон бөгөөтөл түүнийг нялах бэртгчэнгүүд баримтлах буюу шунах болоо. Сободи нялах бэртгчэнгүүд химээх нь тэдгээр төрлөختөн үгүй төрлөختөн бус химээн түүнчлэн ирсэн бээр номлосон болоо. Тимийн тул нялах бэртгчэнгүүд химээгдэв. Сободи үүнийг юун химээсдэг мэ? Лагшин бэлэг хотол төгссөнийг түүнчлэн ирсэнд үзэх буюу химээсдэг мэ? Сободи бээр өчрөн яалж төгс нөхцсөн минь. Тэр тийм бас болоо. Лагшин бэлэг хотол төгссөнийг түүнчлэн ирсэнд үзэх буюу химээн үлсдэг мэ? Яалж төгс нөхцсөн бээр зарлиг болров. Сободи тэр түүнчлэн бүлгөө. Лагшин бэлэг хотол төгссөнийг түүнчлэн ирсэнд үл үзэх бүлгөө. Сободи хэрвээ лагшин бэлэг хотол төгссөнийг түүнчлэн ирсэнд үзэх болвоос Чакравартийн хаанч бас
түүнчлэн ирсэн болмё. За тиймийн тул лагшин бэлэг хотол төгснгийг түүнчлэн ирсэнд үл сэтгэх түн. Тэндээс амин гавьяат сободи бэр яалж төгс нөхцөнд ин химэн өчвөө. Яалж төгс нөхцсөн минь би бэр яалж төгс нөхцний хэрхэн номлосон утгыг ухах мэт болвоос лагшин бэлэг хотол төгснийг түүнчлэн ирсэнд үл үзэх бүлгөө. Тэндээс яалж төгс нөхцсөн бэр тэр үест эдгээр шүлгийг зарлаг болвой. Химбэр намайг дүрсэд үзэгч, химбэр намайг дуунд мэдэгч, хаш буруу мөрд орсон мөн тул хамаг тэдгээр төрлөختөн намайг үл үзье. Хамаг бурхтан номын чанар бөгөөд хөтлөгч сарт байх нар нь номын бий. Хамаг номын чанар мэдэгдэхүүн бус тул хэрхэвч түүнийг тийм мэдэж үл чадъя. Своди үүнийг юун хэмээсдэг мөй? Лагшин бэлэг хотол төгснөөр түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бодийн хутагт элтэд туулсан бурхан болмой хэмээн баримталваас своди чи бэр тийм үл сэтгэхтэн. Своди лагшин бэлэг хотол төгснөөр түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бодийн хутагт элтэд туулсан бурхан болох үгүй болоо. Своди чи ин химэн бод садвын хөлгөнд үнэхээр оргосод бэр алин зарим нэгэн ном тийм эвдэрсэн хийгээд тасарсанд нэрийдсэн болоо хэмээн баримталваас своди тэр тийм үзэх хэрэг бус бөгөөд бод садвын хөлгөнд үнэхээр оргосод альч номыг тийм эвдэрсэн буюу тасарсанд нэрийдсэн үгүй болоо. Бас своди язгууртны хөвгүүн язгууртны охин химбэр ганга мөрний хэлсний чинээ тоот ертөнцийн орныг элдэв 7 их эрдэнсээр сайтар дүүргээд өглөг өгснөөс бод садва химбэр энэ номын энэ зүйлийг би үгүй бөгөөд төрөл үгүйд хүлцэнгүйгс олбоос тэр ямагт шүтэнээс асар их олон тоо томшгүй бөгөөд цаглашгүй буйны цогц үүсгэх болоо. Бас своди бод садв бэр буйны цогцыг огоот барин эс үйлдмээ. Своди бэр өчрөн ялж төгс нөхцсөн минь бод садва бэр буйны цогцыг огоот барин эс үйлдмээ хэмээсдэгмээ. Ялж төгс нөхцсөн бэр зарлаг болрон. Своди огоот барихын сацуу бэр бурууд үл барих бөгөөд тиймийн тул огоот барих хэмээгдъё. Бас своди алин зарим нэгэн ийн химэн түүнчлэн ирсэн одов, ирэв, босов, цов эс бөгөөс унтаж болгоо хэмээх бөгөөс тэр бэр миний номлосон утгыг үл ойлгосон хэрэг болоо. Тэр юуны тул хэмээвээс своди түүнчлэн ирсэн хэмээгдэх нь хаашаач эс одох, хаанаас ч эс ирэхийн тулд болоо. Тиймийн тул түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бурхан хэмээгдъё. Бас своди алин зарим нэгэн язгууртны хөвгүүн язгууртны охин бэр 3,000 их мянган ертөнцийн орон газрын шорооны тоос хэдий чинээ буй энэ мэт бөгөөд үлгэрлвээс параманос чуулсанчлан адил болвоос своди үүнийг юун хэмээсдэгмээ? Параманосын тэр чуулган олон буй хэмээсдэгмээ? Своди бэр өчрөн ялж төгс нөхцсөн минь тэр тийм бүлгөө. Параманосын тэр чуулган олон болоо. Тэр юуны тул хэмээвээс төгс нөхцсөн минь
Хэрвээ Параманосын нэгэн чуулган байх бөгөөс ялж төгс нөхцсөн бээр Параманосын чуулган хэмээн үл зарлаглахын тулд болой. Тэр юуны тул хэмээвээс ялж төгс нөхцсөн бээр Параманосын чуулган хэмээн аль нь номлосон тэр чуулган үгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тулд болой. Тиймийн тул Параманосын чуулган хэмээгдв. Түүнчлэн ирсэн бээр 3,000 их мянган ертөнцийн орон хэмээн аль нь номлосон тэр нь орон бус хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосон болой. Тиймийн тул 3,000 их мянган ертөнцийн орон хэмээгдв. Тэр юуны тул хэмээвээс ялж төгс нөхцсөн минь. Хэрвээ ертөнцийн нэгэн орон бий болвоос тэр ямагт бүгдэд баримтлал болохын тулд болой. Түүнчлэн ирсэн бээр бүгдэд баримтлах үед номлосон тэр нь баримтлах үгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тулд болой. Тиймийн тул бүхэнд баримтлах үе хэмээгдв. Ялж төгс нөхцсөн бээр зарлаг болрон. Свободи бүгдэд баримтлах үе нэрийтгэл болой. Тэр ном нь өгүүлшгүй мөн болой. Түүнийг нялхас бэртгчингүүд л барих болой. Свободи алин зарим нэгэн ий хэмээн түүнчлэн ирсэн бээр би хэмээн барих үдлийг номлохгүй. Түүнчлэн ирсэн бээр амьтанд үзэх хийгээд бодголд үзхийг номловэ хэмээн өгүүлвэс. Тэр бээр ариун үнэн үгсээр өгүүлсэн болмой. Свободи бээр өчрөн ялж төгс нөхцсөн минь. Тэр тийм бос болой. Цайвар одсон минь. Тийм бос болой. Тэр юуны тул хэмээвээс ялж төгс нөхцсөн минь. Түүнчлэн ирсний би хэмээн үзэхэд аль нь номлосон түүнийг үзэл бос хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тулд болой. Тиймийн тул би хэмээн үзэхий хэмээгдв. Ялж төгс нөхцсөн бээр зарлаг болрон. Свободи үүнд бод садвын хөлгөнд үнэхээр оргосод энэ мэт хамаг номыг мэдэгдэхүүн үзэгдэхүүн дуршихуун бөгөөд номд нэн хуран мэдвэхэд эс оршин мэдэгтэн. Тэр юуны тул хэмээвээс свободи номд хуран мэдвэ хэмээгдэх нь тэр хуран мэдвэ үгүй хэмээн түүнчлэн ирсэн бээр номлосны тул болой. Тиймийн тул номд хуран мэдвэ хэмээгдв. Бас свободи бэцсадва махасадва химбэр ертөнцийн орон цаглашгүй бөгөөд тоо томшгүйг элдв 7 их ертөнцээр сайтар дүүргээд өглөг өгснөөс язгууртны хөвгүн язгууртны охин химбэр энэхүү бэлэг пирамидаас адаглаад 4 мөртшүүлгийн төдийг бичснээс барьсан, тогтоосон, уйсан, сонссон бүхнийг агуулan уйлдсан, бусдад аавгаа ихэд үнэхээр сайтар номлон үзүүлсэн тэр ямагт шүтэнээс асар их олон тоо томшгүй цаглашгүй буян үүсэх бүлгөө хэрхэн үнэхээр сайтар номлон үзүүлмийн хэмээвээс хэрхэн үнэхээр сайтар номлон ис үзүүлэх түүнчлэнхүү үнэхээр сайтар номлон үзүүлэгч бөгөөд тиймийн тул түүгээр үнэхээр сайтар номлон үзүүлэгч хэмээгдэв. Од ирэхээс бүрлцгүй зул хийгээд хоосон илв шүүдэр усны цөв рүү ба
оргүй зүүд гил бэлгэн хийгээд үүлэн мэт хамаг хуран үүдгсдийг тэр мэт үзэгтэн ялж төөс нөхцөн бээр тийм хэмээн зарлиг болсонд бат агч сувуудыг хийгээд аяг тахимлаг тэдгээр ба бод садва хийгээд дөрвөн нөхөд аяг тахимлаг шимнанц увш ба увсанц тэнгэр хүмүүн асуур хийгээд гандир луга сэлтийн ертөнц дахин байсан бишрээд ялж төгс нөхцний номлосныг илтэц сайшаа магтвай хотогт бэлгийн чанад хүрсэн очроор огтлогч химээгдэх их хүлгэн судар төгсвэ намо вахагавадай брачния брамите е надда дида илиши илиши милиши милиши вхина ям вихна ям намо вахагавадай брадиям брати ириди ириди мириди мириди шуриди шуриди ушури ушури вхуи е соха очроор огтлогч энэ зүрхэн охийг нэгэнтээ уран унснаар очроор огтлогчийг нэгэн түм 9,000 унссан луга сацуут болмой.